Улсын их хурлын төсвийн байнгын орооны 2024 оны 5 дугаар тогтоол Монгол Улсын ерхий аудитын А108 дугаар тушаалын дагуу төрийн эмнэлгийн тухай хуулийн хэрэгжилт үр дүн сэдэвт нийслэлийн аудитыг үндэсний аудитын газрын эцэг дүрмжээр хийж гүйцэтгэлээ. Аудитаар 52 байгууллагад төгөөрт хамруулан шалгаж 372 тэрбум 230.1 сая төгрөгийн алдаа зөрчил илрүүлж үүнээс 59.9 сая төгрөгийн төлбөрийн акт тогтоож 354.2 сая төгрөгийн 5 албан шаардлагыг байгууллага албан тушаалтанд хөрвүүлж 371 тэрбум 733.3 сая төгрөгийн 11 зөвлөмжийг холбогдох байгууллага албан тушаалтанд хөрвүүлж ажиллалаа. Аудитаар төрийн эмнэлгийн тухай хуулийн зүйл залттай нийцгүй дараах зөрчлийн ихэнх хувийг эзэж байна. Тухайлбал батлагдсан төслөөс улсын баяр наадмын арга хэмжээнд хөрөнгө зарцуулсан ажиллаагүй албан агчид цалин тооцож олгосон, үр дүнгийн мөнгө урамшууллыг давхардуулж олгосон, өөрчлөлтүүд дүгнэлт авсан гэх үндслээр үндсэн цалингийн 3 хүртэлх сарын мөнгө урамшууллыг тооцож олгосон, томилтын зардлыг хэтрүүлэн олгосон, мөн төрийн захин худалдаа ажиллагааны сайтад мэдээлэл байршуулаагүй, шилэн дансны тухай хуулийг хэрэгжүүлж ажиллаагүй зэрэг зөрчлүүд биелэх хувийг эзэж байна. Иймд төрийн болон орон нутгийн өмчт болон төсвийн байгууллагын дарга удирдлагуудад төрийн эмнэлгийн тухай хуулийг хэрэгжүүлж ажиллах талаар Тархуул аймаг төрийн аудитын газраас зөвлөж байна.